За байнгын орон дарга гэх шүү дээ. Монгол Улсын засгийн газраас 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын их хурл өргөн мэдүүлсэн ашигт маллын тухай хууль нэмэлт төрөлжил орох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2026 оны 6 дугаар сарын 25-26-ны өдрийн чуулганы нэгдсэн уралдаанаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр эдийн засгийн байнгын ороонд шилжүүлсэн. За хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын их хурлын чуулганы нэгдсэн уралдаанаар хэлэлцэх үед Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны нэгэн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42-2-ийн 1 дэх хэсэг заасны дагуу зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёолол болон тус хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь гүйцэн боловсруулж чиглэл хуралдаан даргалагчаас өгсөө. Ажлын хэсэг 2026 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хуралдаж чуулганы нэгдсэн уралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу нийт дөрвөн зарчмын зөрүүтэй санал томьёолол болон ашигт малбарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд дөрвөн зарчмын зөрүүтэй саналыг гүйцэн боловсруулж байнгын орооны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэлээ. Байнгын орооны эрхэм гишүүдээ ашигт малбарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг бэлтгэн гүйцэн боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг хэлэлцэн шийдвэрлэж өгөх хүсье. Агаал дэвс баярлаа.